За өглөөний мэнд. За өглөөний мэнд. Алматы хотоос мэдчилж байна. За бид хоёрын аяллаа сүүлийн өдөр. За ингээд маргааш өнөө шөнө Улаанбаатар руугаа ниснэ тий гэртээр. За бид хоёр 13 хоног аялсан байна. Казахстан, Узбекистан гэд Алматы, Ташкент, Самарканд гэд Ташкент, Самарканд бол бид хоёрын хувьд бол цоо шин. Гэхдээ Казахстанд чи бас анх удаа ирж байгаа тийм ээ. Тий. Чи бол бүр олон жилийн өмнө ирсэн. Би яг 20 жилийн өмнө ирсэн юм бэл. Тий. Яг 20 жилийн өмнө ирсэн юм бэл. 20 жил. Надад бол бүх юм шинэлэг байлаа. Шинэ байлаа. Тий. Аялал бол гоё бол. Маш гоё байна. Би ингээд одоо ингээд чи бид ингээд явж штэ те. Явж байхдаа би бол ингээд Турки аялал гэж аягүй их яриад идэг тийм ээ. Турки аялал. За хятад руу аягүй их аялж байна тийм ээ. Нааша бас аялын нэг тийм маршрут гаргах юм бол жим гаргах юм бол их зүгээр юм уу гэж бодгцоо. Ер нь явж байхдаа л би ер нь гэж бодчихсон. Үзэх юм ихтэй. Тэгээ ер нь айгүй гоё юм байна. Надад Самарканд хот илүү таалагдлаа. Маш их үзэх зүйлтэй те. Тэгээ түүхэн юм тийм ээ. Тэгээд Узбекистан, Ташкент, Самарканд хоёр бол бас айгүй өртөг хямдхан. Тий. Зочид буудал нь болохоор за өдрийн $30 бол нэлээд гайгүй тансагдан буудалд орчих юм аа. Тэ? Өдрийн $30. $30 гэж манайхаар 100 гаруй мянга. Тий. $100 солиулгуудаа хичнээн сая сом. Тийм мөнгөний юу нь бол дандаа хэдэн саяар яадаг тий. Нэг баян боцсон шиг мэдрэмж төржөө. Тийм. Тэгээд эргүүлээд саяар нь төлөөд яваад ахаар чинь тэгээд дуусчихдээ юм шүү. Гэхдээ юм айгүй хямдхан тий. Юм айгүй хямдхан юм энд чинь одоо бид нарын мэдж байгаагаар тий. За энэ баг 10 хилээс илүү тэр шиванууд нь айгүй том тий. Тэгсэн хэрнээ 7,000 сом. 7,000 сом чинь хэд юм бэ манайхаар чинь юу 3 дахь 2,000. Ерөөсө баг 10 хил гарan том шива манайхаар бол нэг 2,000 төгрөг. Тийм байна тий. Тий. Джеймс Мэмс үнэхээр хямд. Тэгээд үнэн тасрагцсан амттай тий. Тий амт улстай янз юм бэлээ. Тий. Тэгээ ер нь надад хүмүүсийнх нь харьцаа маш их гоё таалагдлаа. Ягаад чи надад Монгол гэхээр их хүндэлж харьцаж байгаа юм шиг санагдсан. Тий. Монгол уу гэж хүлээж аваад тий. Захтаа явж байгаа нөгөө тэрг ингээд түрээж явдаг хүмүүс үү шүү дээ. Захын тэрэгчгүүд тэдэр нэг хөвгөл зарим нэг инээцээ явж ивэл яах вэ? Ер нь бол энд чинь айгүй амар тайван юм шүү. Тийм стрессгүй юм шиг. Стрессгүй. Тий. Бүтэн хөтлөө ер нь амжиргаа их жоохон доогуур тийм ээ. Юмных нь баг амжиргаа доогуур. Тий. Цалин бол төрийн албан хаагч $350 цалинтай гэж. Тийм үү? Тийм тэгж иржсэн надад. Тэгээд цалин баг бол би бизнест орсон гэдэг нэг залуу надад ярьжсэн тий. Тэгтээ цалин баг гэсэн юмнууд айгүй хямдхан байгаа байхгүй юу? Тийм ээ. Тий. Тэгээд дүндэд дүнштэй манайх. Тэгээд хайцангуй юм да бас машин бас амар мэдээсэн. Машин унаа үе гэх юм бол ер нь баг илжил. Тэгээд хамгийн сонин нь бүгд Chevrolet ундаг тий. Тий. Яагаад гэхээр энд Chevrolet-ийн үйлдвэр нь байдаг. Тэгээд улсаасаа ерөөсөө Chevrolet унах гэсэн юутай. Тэг хүмүүсээ Chevrolet унуулд юм байна штэ. Үйлдвэр нь байдаг. Chevrolet-тэй гэрээтэй гэж. Тэг гэрээтэй. Тэг гэрээтэй гэж сонсч байсан. Тий. Тэгээд ер нь хүн болгон янз янзаар нь Chevrolet ундаг. 10 машины 9 Chevrolet байвал яах вэ тий? Нэр таксинд бүгд Chevrolet тий. Тэгээ нэлийн айхтар их баян хүмүүс нь болохоор арай нэг өөр машинууд унаад ах шиг байгаа. Jeep би бас хэдтийн тэр нэг машинуудыг аягүй харсан тийм ээ. Хятад машинууд
Байд юм байна. Аюу их байдаг юм байна те. Юу make your dream юу. Тийм нэртэй юм шиг билээ. Тэгээ бид нар ер нь яг Самарканд төвд нь буусан шүү дээ. Кыргызстан гэдэг тэр талбай тэр талбайн тэнцэн Улугбекийн одоо бунхан Улугбекийн одоо сум медресе гэдэг чинь одоо сургалтын тийм сургууль гэсэн үг дээ медресе гэж тийм. Тийм. Улугбек чинь одоо нөгөө Доглон Төмөр хааны аж ахуй гэдэг шүү дээ. Тийм. Тэр Доглон Төмөр хааны Монгол дээр очиход надад нэг тийм нэг аюу гоё мэдрэмж төрсөн. Доглон Төмөр хааны одоо шариланд байгаа. Чин Монголын хаан гэдэг утгаараа бас барлас овгийн хүн гэж явдгийн байна. Тэгээ биби ханум гэдэг тэр хатан нь болохоор харин яг алтан ургийн бүсгүй. Тэгээд сууж иж өөрөө бол яг нэг алтан ургийн хүн биш юм биш үү? Барлас овгийн зүгээр Монгол хүн тийм ээ. Тийм болохоор одоо алтан урагтай бас ингэж ямар нэгэн талаар холбогдох гэж тэр биби ханум гэж. Эдгээр биби ханум гэдэг яг монголоор яг ингэж юм би мэдэхгүй байна л да. Тэгээд тэрний бас бунхан гэдэг аюу том бунхан баг үстэй. Ховд очиж. Юу нэг ижилхэн бунхнууд 3 4 биш ээ. Нилээ хідвэсаа тий. Доглон Төмөр хааны тэр бунханд ингээд болохоор доторх засал чимгэл няасан ч гоё юм тийм ээ. Үнэхэр гоё. Ямар гоё юм тийм. Юу мөний тэр сүм өмнөхний хийцлэл мийцлэл ерөөсөө үнэн гайхалтай чанартай. Тэр дээр ингээд нэг 5 булш ингээд байсан шүү дээ. 5 бунхан тийм ээ. Тэгэд энэ бүр цаана нь тэр хашлганы цаана бас нэг юу бунхан байна. Тэгсэн чинь тэр хамгийн тэр том бунхныг би тэр Доглон Төмрийн хааны маань бунхан гэж утсан чинь биш. Тэр Доглон Төмөр хааны багшийнх нь бунхан гинэ. Тэгээд Доглон Төмөр хаан чинь өөрөө би багшийнхаа хөлдөр намайг энэ ширлэг оршуулаарай гэж тэгж гэрээссэн гин. Тэгээд тэр бусд нь ингээд дандаа гандаг юм бунхан бахад манай хүнийх яг тийм хар модон юу байгаа шүү дээ. Тийм бунхан байгаа шүү дээ. Хамгийн томынхаа дараагийнх нь байсан шүү. Тий. Хамгийн том нь багшийнх нь байгаа. Тий. Тэгээд тэгсэн чи тэр бол зүгээр дээд талын тэр зүгээр дор нь бол юу байхгүй гинэ. Тийм. Доотлынх нь юу н тэр нэг төвчтэй хаалганд байгаа гэсэн шүү дээ. Тэгээд ороод хизээч онгойлгохгүй юм уу? Тий. Хизээч онгойлгодгүй нь яагаад тэр хүмүүсийн нөгөө яригдсан шарилын хүнснээс болоод дайн яасан масан гэдэг ингээд тийм зүгээр яриа байдаг. Тийм яриа байдаг юм байна тий. Дэлхийн 2 дугаар дайны өмнө зөвлөлтийн судлаачид тэр нэг ингэжсэн стайлан тэр үед одоо хич Доглон Төмөр хаан чинь ер нь л мэдээж аюу баян байсан тийм ээ. Олон улсыг байлд ийжилсэн эд баялаг их байсан. Тэгээд Доглон Төмөр хааны одоо Эрдэнэсийн сан баах ёстой гэж үзээд гэтээ олоогүй юм байна л да. Тэгээд тэр үед 30 хэдэн онд нас эхлээд тэгээд судалгаа хайгуул хийсэн гэж ярьж ирсэн. Тэгээд Сталин хүртэл тэрэнд ерөн сонирхол байсан. Мэдээч Эрдэнэсийн сан авчвал тэд нар чинь их мөнгөтэй болно гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм хүү байсан. Тэгээд 41 оны 6 сарын 20-ны өдөр Доглон Төмөр хааны юуг шарилыг хөндөөд гаргаж ирж нөө судалгаа хийх гээд Москва руу аваад явсан юм байна л да. Тэгэхэд бол тэнд байсан тэр нутгийн имам гэдэг нэг том шашны төлөөлөгч нар ер нь ахлагч нар нь хэлжсэн гинэ болохгүй. Тийм хөндөж болохгүй сүнсийг гаргах чинь. Тэгэх юм бол юу одоо гамшиг болно шүү гэдэг. Тэгээ яг л нөгөө большевикууд тийм юм тоохгүй. Тэгээ Эрдэнэт тэр тусмаа тийм ээ аваад явсан юм. Тэгээд яг одоо тохиолдлоор ч юугаар ч мэдээж дэлхийн 2 дугаар дайнд чи өмнө болж исэн юм чинь зүгээр зөвлөлт холбоот улс руу 2 хоногийн дараа германчууд тогтсон. Тэгээд дайн хэлсэн ингээд. Тэгээд их сонин хэдэн он төлөөд тэр нөгөө шарилын буцааж 42 онд л буцааж авчихснаар дайны байдал бас жоохон буцааж нөгөө
шарланд бунхалсан байж Тий, тээ. тий. Тэгэнгүүт дайны байдал бол Явц, тэ, нөгөө өөр. тал руугаа эргэсэн юм шиг байгаа юм те. Тий, арай гайгүй болсон Тий. гэдэг. Тий. Тэгээд 43 оноос бүр сайн болсон гэдэг. Тэгээд зөв яг зүгээр тийм домог яриа бол айгүй зөндөө. Тий, яг тохиолдол байж болно л доо. Гэхдээ тэгж ярьдаг юм байна те. Тий. Тэгээд өөрснөө нэг орсууд болохоор Тамерлан гэж яриад байдаг байхгүй юу? Тий, железный Тамерлан гэж яриад байдаг. Эднэр болохоор Амур Тимур гэдэг байгаа шүү дээ. Амур Тимур гэдэг. Тэгээд айгүй их бас Амир Тимур те. Тэгээд өөрөөсөө айгүй хүндэлж байгаа үстэй. Хүндэлт юм байна. Айгүй дээдлж байгаа үстэй. Тий. Тэгээд угаасаа Монгол хаан юм чинь тэгээд бид нарыг Монгол гэхээр биднэрт дуртай байгаад байгаа байхгүй юу? Тэгээд Чингис хаан гэл ингээл бас Чингис хаантай холбоод ярьж штэ Монгол гэхээр. Тийм ээ? Тэгээ ер нь хүмүүсийнх нь сэтгэл их сайхан юм шиг надад санагдсан. Тэгээд нөгөө таксинд яваад би муудсан штэ. Тэгсэн чинь тэр жолооч те шууд буугаад дэлгүүрийн хажууд буугаад өөрийнхөө мөнгөөр ус аваад надад оруулж ирж өгсөн штэ. Өө яаж байгаа энэ тэр гэсэн чинь бид нар чинь бүгдээрээ л хүн штэ гэд хэлж байгаа юм чинь. Нэр манайхан яг Станы орнууд шууд Оросд явах юм бол Яндекс.Го гэдэг тэр аппликейшн татчих хэрэгтэй юм билээ. Ямар ч асуудалгүй. Вокзал дээрээс шууд тэр Яндекс.Го-гоор таксид удаад яг үнээрээ хямдхан тийм ээ. Тий. Тий, одоо яг манай энд ирэх өчтөр газар 5,000 тенге ингээд зүгээр таксинд жолооч нар тэгээд байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэд нар 1,500 тенге гэрээ. Угаасаа ингэдэг юм байл л штэ. Таксины жолооч нар вокзал дээр зөндөө байна штэ. Такси гэл ингээд байж штэ. Хүмүүс ерөөсөө суудгүй. Дандаа Яндексээр Тийм ээ. такси дуудаж байна. Өчигдрийн тэр нэг хэдэн хүүхэдтэй 2 хос байсан штэ. Тэгсэн чинь тэд нарын явах газар Яндексээр болохоор 6,000 гарах газар гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд 6,000-аар явъя гэсэн чинь таксины жолооч үгүй гэдэг байгаа юм чинь тий. Тэгэхээр зүгээр явж байгаа таксины жолооч нар нь үнэтэй яваад яг Яндекс.Го болвол хямдхан явд юм байна. Тэр нь их амар юм байлээ шүү хүмүүсээ. Хэрвээ явах юм бол Яндекс.Го суулгачих юм бол шууд тэндээсээ таксигаа дуутахад тийм мөнгөний тэдэн номерын такси тэдэн минутын дараа очино тэдэн төгрөг гэж шууд мөнгөтэйгээ гараад ирнэ. Шууд мөнгөтэйгээ гараад ирнэ. Ямар ч маа бомбахгүй. Тэгээд яг тэр гарч ирсэн мөнгөний төгөн те. Тэр нэг таксинд суучаад одоо энэ хэдэн төгрөгийг нэхгүй бол тэгээд боддог шүү дээ те. Тийм завдан байхгүй. Юуны Узбекистанд таксистаа айгүй хямдах юм аа. Миний бодцноор одоо километр нэг 400 төгрөг юм уу да манайхаар. Тийм шүү дээ. Тэгж тооцоо би километр нь 400 юм шиг. 20 км явчаад хаад хэдэн төгрөг гарч илээ. Тэгэхэд чинь юу 10,000. Тий. Багж идэв шүү дээ. Тэгээ 20 км явсан шүү дээ. Бараг 30-40 минут яваад 10,000 ч одоо нэг 3,100 төгрөг байхгүй юу? Биш. Монгол мөнгөөр. Харин гэж утсан. Үгүй. За тийм байна. 20 гаруй явхад 10,000 төгрөг болох юм билээ. Багцаагаар бол нэг 5 саяд нэг 5-6 хоногийн аялал бол хийчихэр юм уу та тий? Тийм ба. Тий. Тэгээд чинь дээр нь юм худалдаж аваад шүү тийм ээ? Тий. Ер нь бол Узбекистан руу маш хямдхан байсан. Хамаг мөнгө нь юунд л явд юм бэ? Онгоцны билетэнд л явд юм бэ? Тий. Тэгээд сая юу ялаа штэ хоёулаа чинь Узбекистанаас Ташкентаас Алматаа хүртэл богонд купенд сууж ирсэн. Нэг хүний 200,000 тий? Нийлээд 400,000. Тий. Тий, тэр чинь хямдхан тэг купе ямар гоё тухтай явба тий. Өстой гоё тухтай явсан. Онгоц болохоор нэг хүний 400,000 нийлээд 800,000 болчихсон шүү дээ. Нисэж ирвэл. Бид хоёрт маш их хугацаа байгаа учраас бид хоёр яраагүй. Тэгээд угаасаа купенд суухад бас хямд байгаа юм чинь тий. Бид онгоцны билетийг юу гаргаж өгсөн. Моли миллион
За тэгээ Молли Мелоныхантай баярлалаа. Баярлалаа. Irish pub, Molly Malone, Irish pub. Би хамт олондоо баярлалаа. Тэгээ онгоцны юу тийзэнд өстө хамаг мөнгө явдаг юм байлээ. Харин тий онгоцны бэлээд хамаг мөнгө явчихж байгаа юм. Тэгээ зүгээр нэг хүн тэгж ирсэн. Оросоор дамжаад Оросоос нисчих юм бол илүү хэм тусна гэж. Тэгсэн. Иркутскээс нисэх юм болоод нэг хүн хоёр талдаа нийлээд 900 мянга гэсэн шүү. Тийм гэсэн. Тэгэхээр хан байгаа байхгүй юу? Бид хоёр чинь нэг хүний билет чинь 2 сая 800 хавцаа байна уу да. Тэгсэн үү? Тэгсэн үү? Тийм, 2 сая 800 гэсэн шүү дээ. Тийм ба. Улаан үд ч юм уу ирхүүгээс нисчих юм бол уг нь хям тусах юм билээ. Алмата Ташкент тэгээд шууд Ташкент нислэг Оросоос байгаа шүү дээ. Байгаа л баг. Тийм. Тэгэх юм бол манайхан бүр хямдхан аялж боломжтой юм байл шүү. Аялал жуулчлалын компаниуд бас ийшээ нэг явуулдаг юу нээчүүлтэй. Шугам нээчүүл бас их гоё юм болов гэж санагдлаа шүү дээ. Ер нь үзэх юм ихтэй юм билээ. Узбекистанд болол хөгжил гоё байна. Хөгжил айгуу сайн санагдсан. Тэгээд тэр хүмүүсийн харилцаа, энгийн тайван тий. Медиа уул руу гаргадаг тэр юу тийм ээ кабел кар бас тийм мэдээж гоё байсан. Маш том бүтээн байгуулалт байлаа. Ярих юм аа. Тэр болоод бүр тэр өндөр уул руу тийм ээ 3028 метр. Өндөрт гарсан гэсэн үг тий. Ер нь тэгээд айгу бид их азтай явж гинөө, химортой явж байна. Тийм. За бид хоёрыг тосч аваад за бид хоёрыг байрлуулад, бид хоёрыг хоолж унтлаад бид хоёрт одоо өгөөмөр хандж байгаа Алияда бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ нэг бүсгүй уцтаад Facebook найз маань бидний хуучны танилцуул биш. Тий, бүр хуучны. Гэхдээ Казахстанд Алматад ирлээ гэсэн чинь шууд уцтаа тий. Би та хоёрыг одоо тэр нөхөн буудлаас чинь авъя. Тэгээд би гоё байранд оруулъя гэд. Тэгээд энэ сайхан байранд оруулаад. Өн хөлсгүй оруулаад. Өн хөлсгүй тийм. Тэгээд чинь тийм дуртай гараанд байж гээд. Одоо тэгээд шүн Ташкентаас буцаад ирэхэд ингээд бид хоёрт зориулаад бүр энэ том гоё сүүлтэй цөөн Монгол цөөн хүртэл хийгээд тавьсан байгаа шүү дээ. Тийм гоё цөөн та хоёрт хийсэн шүү сүүлтэй гэд бүр том сүүлтэй цөөн хийсэн салаад малаад өчнөө юм бэлдсэн. Тийм үнэхээр гайхалтай сэтгэлтэй эмхтэй байна Алия гэдэг. Алия 94 онд энэ Казахстанд ирсэн юм билээ. Тийм 94 онд Монголд амьдарч ирсэн тий. Мэдээж казах бүсгүй. Алия бид хоёрыг бас гэртээ өрсөн гэртээ. Ингээ гэрт нь ороод харсан чинь далаа багшийн зургийг дээшээ ингээ тавьчихсан. За нэг талд нь доомбор нөгөө талд нь морин хууртай тий. Тэр нэг Монгол айлд яваад ороод ирсэн шиг мэдээж төрсөн шүү дээ. Бас бид хоёртай адилхан юутай тий сэтгхүүтэй тий бас нөгөө сүүлийн үеийн шинэ байрнууд дургу гэд том айгуу том 100 хэдэн метр квадрат шинэ байраа зараад яг манай нэгдүгээр хоёрдугаар 40 мянга шиг тийм байранд дөрөв давхар те хуучны тийм байранд амьдардаг те. Нэг сэтгэл дулаахан дээр энэ. Тийм. Яг манай Монголын байр шиг байгаа юм чи. Тэгээд айгуу гоё яг Монгол ай шиг ингээд нэг олон тавилгатай те. Тийм сэтгэл дулаахан амьдардаг эмэгтэй байна. Тэгээд эмэгтэй бас уулзгээд ирсэн. Тэгээд хүмүүсийнхээ хувцсыг бас бэлгэлсэн. Тийм, ер нь энэ тийм хүмүүс ингээд та нар одоо тэр эмэгтэй бол бид нар ингээд хүндэтгэж байгаа хүндээ ийм хувцас бэлгэлдэг ингээд өгсөн. Өчигдөр Алия бас зочиндоо бид нар энэ хувцаа бэлгэлдэг гэд бас их гоё хувцас өгсөн тий. Одоо бид хоёр айгүй олон сольж өмсөх казак хувцастай явж байна.
Тийм. Хүний сэтгэл гэж үнэхээр агуултай. Тэ? Тийм. Гоё. Одоо тэр өзбекчүүдийн тухай би бодохоор тийм ээ. Одоо хотон тийм гоё, ийм гоё гэхээс илүүтэй хүмүүсийг л бодох юм. Хүмүүсийн харьцааг нь бодоод айгуу тийм нэг гоё дулаан уур амьсгал тийм. Харьцагч айгуу гоё. Хил дээр ингээ нөгөө хэдийн нөгөө шалганыхан орж ирж байгаа штэ. Орос Монголынхан ч жоохон ширүүн байдаг штэ. Да ялангуяа орсууд айгуу ширүүн харьцдаг штэ. Эдгээр тийм байхгүй гоч хөрхөнд. Зүгээр л инээгээл Инээгээл те. Өө зөөлхөн дуургаал те. Тийм. Юм хүмүүс асуухтаа. Тэр нүтэл ингээд нэг аюу нэг тий. Нэг аюу тийм баярмаар санагдаад байгаа чинь тий. Чихэнд айгу зөөлөн сонсогдохоор баярлаад байгаа юм шүү. Тийм шүү. Хүний нутагт явж байгаа чинь тий. Зандруулаад байвал ямар л ихтэй өвчтэй тийм ээ. Эсвэл харин чихэн гээл муухай хараад юм уу. Эсвэл ингээд юунд дэлгүрж явж байгаад ингээд ардас тагаж явдаг нэг пост явж байгаад пост хийхэд явж байгаад бас тийм. Тийм биш үү? Нэг тийм юм байхгүй. Тийм. Ингээд юм хүмүүс үдээ явж явах ёр таахгүй тий. Гоё юм бэлээ надад их таалагдсан. Ер нь надад таалагдсан. Тэгээ Узбекистанд юм айгүй хямдхан байдгийг бид нар за нэг л явсан юм чинь тий. Бид нар одоо тэр гоё жуулчдын ордог. Яг нөгөө ачуун хэм бэлээ? Улугбекийн ордны яг хажууд нь одоо бид нар буудалд байсан шүү дээ. Тэгээ яг тэр төв юм бэлээ шүү дээ тий. Тэгээд маш гоё дандаа жуулчдад голдоо ордог ресторанд нөө яадгийн одоо өстой нэгэн тэнд ирснийх ороод үзье гэд. Орсон. Тэгээд ерөөсө хоёр хүн бүр хангалттай маш их хідэд гарахад өсрөөл нэг 80-90 мянга тий Монгол мөнгөөр. Дараа нь яг тансаг зэрэглийн хоол тийм ээ. Тансаг зэрэглийн хоол. Дараа нь бас хажууд нь нөгөө тэр нэг Узбек хүүхнүүд бүжиглээл тий. Айгу гоё дуулаад бүжиглээл. Тэр чинь бас их тансаг ресторан. Тийм, тэр чинь бас тансаг, бас жуулчд ордог тий. Тэгсэн чинь яадгийн ороод үзье гэж орлоо. Дахиж ямар энд ирэх юм биш тий. Гоё юм бас үзмээр биш тий. Тэгээд орсон чинь дөрүүлээ. Хоёр залуутай бид дөрөв чинь дөрвөлээ орж байгаа шүү дээ. Залуу хүмүүс бол маш сайн идж байгаа тий. Тэгэл өстө нэр хамаг энэ гоё ах гэсэн юм аваалж байгаа л тий. Тэгээд идэхэд ерөөсө дөрвөн хүний хоол 100 гаруй мянга монгол мөнгөөр. Тийм үү? 300 хэдэн сум. За. 300 хэдэн мянган сум. Тийм биш тий. 100 гаруй мянга 110 120 дотор л байсан. Гэхдээ хамгийн гол нь нөгөө RP байхгүй да тий. RP байхгүй. Тэгтээ маш хямд хоол бол үнэхээр амт чанар гэдэг бол Узбек хоол бол үнэхээр гайхалтай тий. Узбек хоолны амт чанарыг яста мэдлээ. Тэгээд ер нь сонсч байсан л да бас монголчууд бас гайгүй мөнгөтэй улсууд бол бас Узбек руу явж хоол идэнэ гэж явдаг гэж би сонсч ирсэн. Тийм үү? Тийм. За бараг л тэгмээр л. Тэгсэн чинь бараг л үнэн байж магадгүй гэж би бодсон. Тийм хоол нь бол үнэндээ л тасархаа юм бэлээ те. Лагман, плов, лагман, самса гэл. Тийм. Хямдхан тэгээд амттай ер нь гоё байсан. Тийм. Ер нь 7 хоног юм уу? Тийм, ер нь 7 хоног яваад. Гэхдээ 7 хоног бол яг болно гэж би. Би ч гэсэн болно л гэж шүү дээ. Тий, Ташкентад ирээд нэг тийм ээ. Ташкентад нэг 2 хоног нүүж. Тий. Цаана нэг 2 хоног тэгээд мэдээж Алматад нэг 2 хоног тий. 2 хоног явчихад бол ер нь айгүй хөөрхөн юу аялал болчих юм шиг байл. Тий. Хямдхан хөөрхөн аялал. Тэгээд одоо бол нутагтаа очимоор байна. Мэдэн шүү дээ тий. Одоо бол санаж байна. Тэгээд 12 хоног хүний нутгаар аялах гоё байсан ч гэсэн нутагтаа очимоор. Гэр орноо санаж шүү дээ тий. Тэгээд
Найз нөхдөд санаж байна. Найз нөхдөд уулзмаар байна. Тий. Тэгээд энтхийн бууз нь одоо энэ энтхийн бууз айгүй гоё байсан те. Бас айгүй гоё амттай бууцтай байлээ. Гэхдээ хичнээн бууз нь амттай байсан ч гэсэн Монгол буузаа идмээр санагдчихэна. За тэгээд өнөө шин нисээд өглөө гэхэд гэртээ харьцсан байна. Тэгэд өглөөний мэндчлэгээ бол Улаанбаатар хотоос та бүхэндээ өргөх болно. Тийм ээ. Бид хоёрын аяллыг дэмжиж ажиллагч Молли Мелон Айршпам. Яа. Баярлалаа. Да. Тайлангаа тавьчлаа. Болчоо. Тэгтээ хоёул гарах уу одоо? Гарнаа. Гараад ингээ бас идэж уух юм. Энэ дээр юм. Идэж уух юмар яах юм? Би ундаа авмаар. Ундаа юу юм гэхээс. Өөр чи гараад